Music and Movie кар шоу нэвтрүүлэг. Сайн бацгааны үзэгчдээ та бүхэндээ сар шинийн минь Мартин амны минь за тэгээ цэргийн баярын минь гэж. Тэгээд гурван баяр бас энэ удаад давхцж байна. Тэгээд сар шинээр бас үзэгчтэйгээ бас уулзч чадсангүй. Тэгээд өнөөдөр бол харин цэргийн баяр болж байгаа учраас цэргийн баяртай холбогдолтой бас зочин авахаар явж байна. Өнөөдөр зочны авахын тулд бол мэдээж Team Motors-ийнхаа оруулж ирдэг машиныг бас унааж явж байна. За энэ машин бол та бүхэндээ бас танилцуулахад Geely брендийн за тэгээд Livan RL9 гэдэг машин 100% захиргааны машин үнэсээ явж байна. За тэгээд энэ машинаар өнөөдрийн зочноо очиж авах болно. Өнөөдрийн зочин бол 2014 онд одоо Нарны жим хэмээх кинонд бас дүр бүтээж ийсэн. За тэгээд тэр киноныхаа бас саундтрекийг дуулж одоо бас олон бас онцгой байдлын аль багш нар маань олон залуучууд маань цэргийн албаны залуучууд маань энэ дуунд маш их дуртай бас нэг сайхан уран бүтээж байгаа. Тэгээд бид нар хамтдаа очиж өнөөдрийн зочноо авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Maya Erdsус. За өнөөдрийн зочноо авах гээд ирсэн чинь бүр зөндөө их үйл явдал боллоо. Тэгээ өнөөдрийн зочин бол за одоо манай үзэгчид мэдчих одоо гитарчин, дуучин, хөтлөгч, жүжигчин гэдэг одоо маш олон ажлууд нэг доор амжуулдаг. Дахиад 3 дутаа хэлчихлээ. 3 за яг тийм би яг дутуугнаас өшөө юу вэ? Нэргэ. Зочноо авах гээд ирсэн зочин маань бол одоо солин дүүргэн дээр ажилтаа байлаа тий. Ямар ажилтаа вэ? За энэ ард яваа эрхэм хоёр ахмадтай хамт яг нэг арга хэмжээнд оролцоод гараад ирлээ. Дайчин нөхөд минь одонгоо зүцгээе гэдэг жил болго уламжлалгаа явагддаг. Их Монгол Улсын хаан төвгийг бүтээлч ирсэн, нуруунд дээрээ үүрж ирсэн сайхан ахмадтай ачид. Сайхан буурлууд маань ард бас хамт суусан байгаа. Ийм арга хэмжээнд ороод гарч ирж байна бид гурав. Ахмад ааштай баярлуулсан хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хурал тий хүлээ авалт. Тэгээ тэндээс нь ер нь би бол ер нь ганц тулгыг авах гэж ирсэн. Тэгээ замаараа бас ингээ ахмад хүмүүсээ хараад бас баярлаа. Бас энэ хүмүүсээсээ бас сэтгэлийн баярын сэтгэлтэйг хуваалцъя. Бас эрж иргэн баяр болж байна те. Бас энэ хүмүүстэй бас ярилцангаа хүргэж өгье гэж бодоод бас хоёр ахмад дайчин одоо ахмад хүмүүс одоо ингэ урьдсан байна. За сайн байцгаана уу? Та хоёрт бас цэргийн баярын минь төргий. За баярлалаа. За та хоёртой эхлээд танилцъя гэх юм. Таны нэр алдар хэм бэ? Намайг Очир бат гэдэг. Тэр насаар л цэргийн албанд ажилласан цэргийн албанд. 1966 онд л хугацаа цэрэг татагдаж цэрэг болоод тэгээд тэр чигээр явсараад 91 он хүртэл айрамд цэрэг айрамд хугацааны цэрэг байлдагч сүүлд нь офицер их говийн гарнизон гэдэг зүүн баян тэнд одоо ажил албасаж тэгээд сүүлд нь армийн улс төрийн газар гэдэг газар батлан хамгаалах яам дээрж ажиллаж байгаад тэгээд тэтгэврт гарсан цэргийн тэтгэврт гарсан л тэвэл хүн байна да. Миний эрхэл хийжсэн ажлаа би соёлын ажилтан байсан. Бүр соёлын. За ер нь нэг зүг нийлээд байна шүү. Армийн улс төрийн газрын соёл урлагийн хэлтсэд 50 ба байлын цагт цэргийн анги нэгтгэлүүдийг соёл гэрлийн эд материал техник хэрэгслээр хангалт хэрэгслийн хангалт хариулсан тоо бүртгэс офицер гэсэн орнод би ажиллаж байлаа. Тэгээд соёлын ажил хийдэг, соёлын ажил хариулсан ийм юм байсан. За ихчийн хувьд болохоор бас яг одоо урдаг тал юм бол бид нар ч одоо сайн ингээл гинтийн шууд гадаа ингээ уулзсан хүмүүс шүү дээ те ерөөсөө ярьж тохироогүй гэсэн. Таны хувьд болохоор одоо ахлагч Балжирын отхон гэдэг би 1970 онд сөгжмөжийн дунд сурвалжийг хувьчлал үдмэр төгсөөд тэгээд 71 онд одоо тэр үеийн нийгмийн аюулаас хамгаалах яамны Хөлийн ба дотоодын цэргийн дэргэдэх урлын групп гэж одоо байгуулагдаж ирсэн. Одоо шинээр болохоор Хөлийн цэргийн довжийн чуулга шүү дээ. За тэнд 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж ирсэн анхных нь одоо жүжигчин байна. Гоё юм. Өнөөдөр яг дахиад гоё хүмүүс дандаа соёлын хүмүүс. За тэгвэл одоо та хэд тоглолтондоо ороод заман зангасан байх юм. Манай нэвтрүүлэгтээ бас хамтран ажилладаг. Маягийн усыг та хоёртаа бас. За одоо дөрүүлээ сайхан Маягийнхаа усыг уунгаал. Манай Маяч давны цангаа маш сайн тайлна. Шингэн сайн нөхдөг бас байгаа. За согтчул яана. Ус гэж яах та юу согтох яриа явчих. Наач арай алкогольтой хэрэглэхэд харин сайн ус гэдэг авах шаардуулдаг уу? Ялцгүй соёлын ус уцтал таач их олд сайтай юм байна да. Тэглээ бас тий очих зүг бас нэг. Замч нээлж гин мэрэгжилш нээлж гин гэж. Таны хувьд анх хизээ эхэлж ирнэ гэсэн юм. 1966 оны цэрэг бий. Тэгээд одоо 66 оны цэрэг ирээд айрамд ирээд 065 гэж холбооны анги байсан. Тэр ангид л одоо байлдагч холбоочин радист гэдэг мэргэжилтэй байсан. Тэгэхдээ ер нь ууланд би Арангаан хөдөө аж ахуйн техникум сурж байхдаа Арангаан соёлын ордны дээр сайн дуран орон сайхан
нэг хамтлагт ажилладаг. Тэгээд тэнд одоо хөгжим тоглодог. Би тэгээд контрбас тоглодог байсан. Тэр үед дөнгөж одоо энэ хөнгөн хөгжим, jazz хөгжим гэдэг юм дөнгөж хийжсэн үе. Тэгээд одоо түүхэнд орсон л. Тэгээд нот мэддэг, хаалхуурын нот мэддэг тоглодог гэдгээр татагдаж аримд ирээд цэрэг татагдаад тэгээд ирээд тэр 065-аас орон тооны бас хөгжмийн групптэй байсан. Тэр группт нь тоглоод өөрөө оролцож идэг кларнет хөгжим тоглож сураад тэгээд дандаа армийн урлаг соёлын ажлаар яваад тэгээд сүүлд нэрээс армийн урлаг соёлын байгууллагыг удирддаг. Ингэдэг тийм хүн болсон. Соёлын ажил хажууд гэрэл зурагч өөрөө сонирхлоор гэрэл зурагч хийж их явсан. Ер нь бол 1966 оноос үндсэндээ арга 2000 одоо 20 он хүртэл үндсэндээ баг гэрэл зураг оролцсон дөө. Контрабас тоглоно, гэрэл зураг авна, соёлын ажил нь радио холбоо энэ. Энэ цэргийнхэн чинь ер нь юм дандаа юм олон мэрэгчлээ хүмүүс байд юм уу? Энэ ган туулагч одоо жүжиглэн, дуулна, гитар тоглоно, хөтлөн бүгдийг нэг. Та ч юм бас ингээл зураг даарна. Хөгжим тоглох уу? Хөгжим тоглоно. Хөгжимд юу контрабас тоглоно гэж. Сая би юу асууч вэ? Контрабас тоглож байсан. Тэгээд тэр чи дээр хөргөн дэлгэр хөгжим биш юм болохоо. Тэгээ баялаа сүлд нь одоо баян хормоор тэр тоглодог болсон юм уу гэдэг. За дөрвөлээ нэг дуу явал ямар дуу явахаар нь отхыг чичээ хувьд одоо анхны одоо тэр хэлийн зэргийн дуу чи их ажиллаж байхдаа та ер нь хуучир хөгжмөрөө хөгжимжээвөө дуулжээвөө юу хийжээв? Манайх ч одоо анх 71 онд байгуулагдахтаа нөгөө 13 хүний бүрэлдэхүүнтэй. За тэгэл юм хийн. Тоглолт болоход надад лав ёстой чөлөө ерөөсө гардаггүй байсан шүү дээ. Бүгдэнд нь л хөгжмөө тоглоно, нэмэгтэй ансамбл бол ганцаараа дуулна, хөгжмөө гоцлол тоглоно. Тэгснээр бас нэг бүжигмжинд нь орно ерөөсө бүх намирт нь орсоор гал юу яадаг байсан шүү дээ. Тоглолт дуусдаг байсан. Бид ч одоо тэгээд Монгол улсынхаа хэлийг л бүтэн тойрно шүү дээ. Ерөөсө тэгэл очроо застав. Тэгэл тэр орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэл, хэлчин дайчтай урлаг соёлоор үйлчилж явсан да. Тэр үед хэлийн тэнгэр тэлмэг байгаасаа гэж Эрдэнэ хотын хөгжим одоо ардын уран зохиолч Бадарчгайн шүлэг. За энэ дууг одоо нөгөө цөөхүлээ байсан болоод наран цэцэг гэдэг дуучтай хоёлаа дуулж Аражгүй алтан фонд бичүүлж байлаа. Тий. Түүх хүмүүст ямар сонир та хоёр манаас их юм айн урлагийнхаа ер нь ярихгүй нэ гэж байхгүй тий. Дан яриа тий. Сая ингээд та хоёр ингээ хөргөөд өгсөн юм аа. Би тэр ярьж чадахгүй шүү дээ. Би тэр яриа муутай хүмүүс чи урлагийн хүмүүс байгаа зүгээр дараахан загнаад байсан. Тэр сайхан дуугаа нэг эхлэх чи хичээд өгөх. Таны дууслаар одоо YouTube эндэрт байд юм болоо? Бага юу яасан сая одоо 5 жилийн өмнө наран цэцгээр хэлийн тэнгэр цэдмүү байгаасаа дууныхаа 45 жилийн тоглолтыг хийсэн. Тэгээ клипчүүлсэн. Тий юун дээр байдаг шүү дээ. Ганцхан цэрэг албаас нь. Ээ юу? Яг цэргийн албанд бол татагдаж яваагүй шүү. Цэрэг ажил хийсэгээ. Ажлын л. Саруулхан таалгамын цэцэгэн чимээтэй сайхан чимээ санаан дуяатай улсын дээгүүр улсын дагуур учирта чамда сэтгэл тэмүүлнэ хэлийн тэнгэр цэцэг байгаасаа ховлын дууми чамда хүрээсэн хэлийн тэнгэр цэцэг байгаасаа ховлын дууми чамда хүрээсэн чамда хүрээсэн чамда хүрээсэн Монгол орны хэл амгалан байх болтугай. 45 жил хэдэн жилийн өмнө 45 жил болсон байна тий. Одоо бараг 50 гараа авчихсан байна. Одоо энэ жил яг 50 жил нь багхгүй юу? Одоо ер нь энэ цэргийн дуунаас одоо та хоёрын бож одоо хамгийн яг мэдээж бүх дуу сайхан оромтой. Гэхдээ одоо ингээд яг ингээд байн одоо ингээд цэргийн дууг ингээд нэрлэж гэх юм уу сэтгэл тоногсон одоо цэргийн дуу гэвэл ямар дуу байна? Та хоёрын маань хувьд.
ган толгойн үед ч гэсэн одоо цэрэг гэхээр л нэг огш моорч юм шиг байнга одоо ингээд сэтгэлд ингээд ер нь дуулаг. Би бол бүр нялзраа байхасаа. Хурдын цэргийн бодол гэсэн. Хурдын цэргийн бодол. Одоо бидний үеийн одоо юу юм даа бид нар ч одоо хурдын цэргийн бодол тэгээд одоо. Аав ээж хот руу явахад нь цэргийн бодолтой кассеттэй олж иргээд. Тэгээд аав ээж ямар ч олоод ирсэн. Тэгээ бусад дуунууд нь яг дандаа ингээл тэр үеийн диско меско баахан дуутай. Яг л гол дуун цэргийн бодол. Тэгээд тэрийг кассеттэй хэд ухраа сонсдог. Харандаага ингэж хийж яа нэг ингэж. Тэгсэн чинь манай ихч нэг бүжгийн тэмцээн бэлдэх гээд энэ дээр байгаа нэг аян хэрэглчээд ирээгээд миний кассетыг аваа явдаг. Бах алуулчихсан. Тэгээд миний дууг олж ир, миний кассетыг олж иргээд би шарлахаад шарандаа гэртээ уйлж хоол идэхгүй тэр хийж босдог шүү гаргаад хичээлдээ явахгүй 5 хоноод. За хичээлээ таслаад. Гэхдээ тийм бас дууны төлөө бас тийм дууны төлөө. Тийм хайртай шүү дээ. Тийм тэгээ тэр дуун бүр тэгээ ээж хоёр дахиж хот руу захиж боён болж тэр дууг олоод. Тэгээ би нэг анги тий сургуультай явж иж үлээ. Тэгээ сургуультай явахдаас ангидаа орохоос өмнө айгаад гамаа. Багш үх хол. Тэгсэн чинь хамгийн гол нь тий манай багш маань ерөөсөө загнаагүй. Хүн дуртай юмдаа ийм байдгийг хөөхтүүдээ гэж. Дэмжиж хэлснээс хойш би бүр ингээ хөөх гэрнэ. Миний хувьд бол цэргийн бодол яалцгүй нэг бүр юм жоохон байхаас. Амар өөрөө сэрэгт яваад амьдрал босгож байгаа эр хүн шиг дуулдаг сонсдог байсан. Тий. Ах ич хоёрын хувьд Одоо тэгэл цэргийн дуунууд тэр чинь бүгд л гоё штэ. Дайчин одоо ерөөсөө манай цэргийн жавхаа гээл тоглолт болно. Концертыг дандаа төгсгөн манай цэргийн жавхаагаар төгсгөн. Тий. Зөндөө дуунууд байна да одоо. Зөндөө олон дуу байна тий. за ах минь одоо нэг дуу эхлэх үү? Би одоо ямар дуу хэлээд байна. Одоо цэргийн баярын өдөр юм чи одоо тэгээд цэргийн дуу эхэлдэг байх та. Цэргийн дуу завс Тэгэлгүүдээ ч та. Манай цэргийн дууны болоо одоо автор болсон манай мөрдөрж багш маань одоо тэр түүх тэлгэлгэд алдартай дуу гэж энэ цэргийн дууны ерөнхий манерыг тэр дууг л гэж үздэг юм байл шүү дээ орлог гэдэг ус. Тэгээд тэр түүх тэлгэлгэд дуугаал ихтийдээ үг мөгийг мартаж хойлж утгаж магадгүй даа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Хөлнөөж цахилгаан бадарсан тал үер бууж сүрийг үзүүлсэн газараа хэзэнээс алдартай дархан хэлгийн аваа хинч халдашгүй Монголын нутгаа энэ бол миний хорон эзэн бидний өлгийн нутгаа Дорнота хил дээр баатар харуул зогсож довтлох байснаас сэрэмжлэн сүртэй ялалтын баатаруу сүх баатарын гэрээсийг биелүүлвэ энэ бол миний хорон эзэн бидний өлгийн нутгаа Ихэлтэн мэдгүй байгаас дагдлаас мэдээд байна шүү би яасан. Ер нь хүн болгон мэдэн те. Хүүлээгээ сая бүр хашлаад байсан чи дуу дөрж байгаа түүх. Энэ дуу түүхтэл энэ ер нь агуу дуу шүү дээ бас. Тэгээ дууны хөгжим аялгау химнэл гэдэг те. Цаанаас шууд ингэ алхаад амир санагд шууд алхаад нэг марш шууд орж ир те. Энэ бол гээл те. Тэгээ ирэх газар маань төгчөдийг та хоёрынхаа одоо ингээд хамгийн дурсгалтай багаргалтай одоо ингэрт нь байгаа бас одоо медалийн талаар нэг одоо онцгойлонд хамгийн дурсамжтай байсан тэр бас одоо медалийн талаар түүхээсээ бас хуваалцаач. Медалууд одоо одонгууд зарсан энэ Валдины говийн улаан төгөө одно л. Одоо хамгийн том одно миний ийм нэг одонтой байсан. Айрам донгон данжилаад ирсэн гээд. Отгон ихчийн хувьд одоо За миний хувьд ихэр ч одоо дайлын нэр. олон медалнаас одоо нэг нь. одон маань байна да. Одоо миний энэ одонгууд дотор хамгийн хүндтэй одон одоо алдарт ихийн одон байна. Тэгээд одоо энэ цэргийн гавьяаны улаан төгөө одон, цэргийн гавьяаны одон гээд одоо тэгээд энэ цагаан мориг байж гэж байна. Ер нь тэгэл ихэнх шагналыг авсан байлээ шүү би. Уржин байна. Одоо манай хэлчний үеийн чуулган 10 жилийн ой болоод хүндэт хэлчин гэж цол тэмдэг авсан да. Урлагийн ажлын холбооны алтан од гэж
шагналлаа. Энэ шагналууд дотроос тэгээд ихэ алдрууд одоо хамгийн үнцэнтэй одондоо. Өнөө хүрээд ирж байгаа манай юу? Өө битэрнийх сүртэй юм ярьж чаддаг байх хүрээд ирж байгаа. Одоо яг бүр ярмаар болж байна уу? Одоо ярмаар үл одоо буцаад явъя гэж. Хоёрын урилгыг хүлээж авсан та хоёртай баярлалаа. Тэгээ нааш ирэх замдаа үнэхээр түүх сонсъё гэсэн одоо бид хоёр ярьж чадахгүй штэ л гэдсэн. Үнэхээр сайхан түүхүүд бидэнтэй хавааллаа. Одоо бид бүхний эхлэл басан одоо энэ цэргийн дуучин ансамбл одоо энэ цэрэгт одоо энэ урлаг соёлоор одоо бас яг яалч ажиллаж исэн хоёр үнтэйгээ бас үнэхээр хувь тохиолоор үнэхээр таарлаа. Тэгээ та хоёртай бас баярлалаа. Нас удаан жаргаараа гэж та хоёрт төсөөрэй. Йоо баярлалаа. За баярлалаа. За хоёулаа буулга оруулаад өгөх үү тий. Тооцоо хэд гарсныг хэлэх үү? Түүх ярьж өгөө юмстай гэх. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. За тэгээд хоёр гинтийн зочноос буулгаад өглөө. Тэгээ олон сайхан түүхүүдийг хуваалцаа. Ёстой хувь тохиол гэж байдаг бол нэрээ яг цэргийн хүмүүс байх юм болов уу гэж бодсон ч юм уу. Цэрэгтэй те. Дуу хөгжимтэй ойрхон, урлаг соёлтой хүмүүс, контрабас тоглодог, хуучир тоглодог сайхан ахмадуудтайгаа Анхны чуулгын бүр суурийн тавьцаж байсан нэг уран бүтээл. Тий. Үхэнэ. Би бас их гоё зам тавьсан байна. Өөрөө их баярлалаа биелэх шиг. Тэглэх байхдаа одоо өнгөрсөн 1 жилийн өмнө хоёлоос уулзж ялаа. Ган тулгатаагаас яг анхны бие даасан тоглолтоо он жам нэртэйгээр бас тоглож исэн. Тоглолт нь бол маш сайхан босон харагдсан. Нааш үзэж чадаагүй уучлаарай. Гэтэ IPTV-д орсон бол IPTV-гээс л заавал үзнэ гэж бодож байгаа шүү. За. Тэгэд нэг таалагдсан юм болохоор нэг тайсан дээр нэг тоглохдохоор юу яадаг шүү. Тэр бичлэг нэг жоохон муу болдог ш тайснаас бичиж авах чинь бас яг студид бичиж байгаа ш тий. Тэгэхэд бол маш сайн чанартай биш яваа тэр хөгжим дууралт тэр хөгжмийн найруулга яг тэр чигээр маш гоё дуурайд байлаа шүү. Тэр нэрээ нэлээд анхаарсан. Анхаарч ажилласан. Тий. Нөө миний YouTube-ийн ихэнх хандлтууд Солонгосоос Америкаас айгүй их байдаг. Тэнд байгаа манай монголчууд манаас их үзье гэж хүсэл тавьсан. Монголд очиж үзэж чадаагүйс ядаж нэг юмар үзье аруулаач юм. За IPTV-д оруулъя гэдэг хүсэлтэй намаад. Тэгээд ерөнхийдөө оруулсан та. За өнөөдөр тэгээ цэргийн баяраараас ирчүүдэд баярлуулж чадаагүй бүсгөөчүүд маань нэвэл ган толгын маань онжав гэж тоглолт бас IPTV-д байна шүү бүсгөөчүүдээ. Та нар март гэж байгаа те баярлж юмудаа цэргийн баяр болохоор чи цэрэгч явсан юм уу гэдэг шүү. Ган толгынхаа дуунаас бас дуулаа сая сая цэргийн дуунууд боллоо. Ган толгынхаа дуунаас бас нэг дуу явъя. Мөрөөдөл явуул яаж юм. Болно. Болохоо. За. Энэ дууны түүх нь бас хөөх юм лээ. Тийм үү. За энэ сайхан дуурчаад энэ дууны түүхийг гоё яриа ш. Өлгөн чимийн над руу мишэхэ Доглох сэтгэл минь чам руу тэмүүлнэ Айлгууд дуу амраг чамтайгаа Амьдрын жаргах тавилан байна Эбудэр дуулий зүрх сэтгэлимээ мөрөдөл болсон зүрлэшгүй чамна би хайртай зүрх сэтгэлимээ мөрөдөл болсон зүрлэшгүй чамна би хайртай Энэ дуу ч одоо урд нь байсан дуу тий? Тий. За одоо яг энэ дууны төвсөн түүхэнд хугацаа марга одоо 38 жил болчихж байгаа юм. Бас их цаг хугацаа. Өнгөрсөн. Энэ дуу Шагдрын инх бат гэж ах цаг ба. Айзам 2 гэж хамтлагийн бас нэг гişүүн. Хойд тэгээд Мойси оюутны байранд гэсэн юм шүү. Найз бүсгүүтэйгээ зүгээр олзоонд явах гээд найз охин нь нэмжчихгэн хүн тойлон нэг нүрээ бодоод шигээ сууж байсан. Тэрийг ингээд хараал баярлаа сууж байсан. Тэгээ хожим нэг өдөр санаанд автобусны буудлын дээр зогсож байгаа. Болтынхаа гэр маань гараа хийсэн гэнэ. Тэгсэн нэг юм баригдаад
шүү дээ. Юу гэдэг үлэг аваа гараас чинь яг нүрээ бодоо сууж байсан жижиг толин байсан. Яаж тэр толин Германд орсон ёстой мэдэх юм байдгүй. Яг тэгэл толин харж ирэл нар ингээд толинд нь гэлбаад тэгээ нүдэн гэлбаад яг нөгөө толинд нүрээ бодоо сууж исэн, инээмсэлж исэн царай ингээд дотор нь бодогдохгүй юу. Тэнгүүт нь шууд харах нүдэнд минь оч гэлцхад хайрын толиноос чи минь мишэнэ. Ингээд энэ дуун бүтэж байсан. Түүхтэй. Өөрөөс ер нь босод өнүүд нь бас ер нь урд нь дуулагдж исэн хүмүүс марч исэн тэр дуунуудыг маш сайхан сэргээж ингээд сонсогчдод ингээд хүргээд байх шиг надад санагддаг. Тэгээд би бас яг нэг зүйлийг бас ингээд ахиж хэлмээрсэн. Хүмүүс нөгөө доод болохаараа ингээл хоолойны чадлаар те заавал хоолойны чадлаа үзүүлэх гээд эсвэл ийм нуглаа хийгээл импровизац хийгээл гэх гээд байгаа биш. Яг ингээд тэр нэг дууг илэрхийлсэн, дууг аргадаж тэр дууны утга санаа нь юу ингээд нэг илэрхийлж ингээд дуулаад байна гэд надад санагцсан юм гандалгын үед. Баярлалаа. Яасан сайхан. Хүмүүс болгоны сонсох өнцг бас байдаг л байх л та. Тэгээ өөрөө ч бол яг тэгэж дуугаа тэр илэрхийлж байгаа талаас нь их гоё сонсч хүлээж авд юм байна л. Тэ. Өсөйхэн одоо зохиож өгсөн онжав гэдэг одоо дуучин бол ер нь анхны уран бүтээл гэж хэлж болох уу? Тэ хамгийн анхны уран бүтээл. Тэгээд Орсоо гэж төр дээр тоглож явах үедээ тий. Тэгээ би яг нэг кино эхлэхэд төгсөө хахад магадгүй ах та энэ киноны дууг зохиох бах. Онцгой эдлийн кино учраас тэгэл манай онцгой гэдэг ханаас юу л баха. Онцгой цагдаа хэлийн зэрэг дотоодын зэрэг шүүх тий. Бүгд л ерөөсөө он жавуудтай. Тий. Он жавуудтайгаа уулзах, он жавуудаа дурсгараад идэр чи ингээд амар гоё. Нялхарчтэй. Манай он жавууд гэлж та. Өнөөдөр ч одоо жинхэнэ он жавуудтай уулздаг өдөр шүү дээ. Тий, тэгээ нялхарчтэй юм аа. Тэр айгүй гоё байд юм аа. Та нэг ийм дуу бас бодож байгаа чи гэдэг хахад хэлж исэн юм. Тэгэхэд төгсөөх. За гэдэг айгүй хүлээж аваад. Тэгээ бид яг Сэлэнг аймагт киноны зураг авалтаар явж байгаад. Бороо ороод болдгоо. Зураг жоохон хойшлал. Тэгсэн жил төгсөөх ингээд бороо орж хахад аливаа орсоо гитар аваад ирээ. Тэгэл нэг юм аялал саялал. Чиний хэлээц нөгөө дууч ирэхэд ороод ирлээ. Тий. Онжаа. Тэгээ намайг чинь за чи яс чи цагдаад 5 жил ажилласан. Чи офицер дамжаан суулсан 45 хоног жаас явсан. Чи салаан дарга хийжсэн. Чи бас сонсогч нарт алхаж гიშгэн дагаад бас нэлээдгүй хугацаа өнгөрөөсөн. Яа тий он жоо та нар яа тий. Ер нь ахаа юм штэ ийм юм л жоохон юм яриа л. Тэгэл ахтай гэж ягаал балцаас байл. Тэг яг бороо орж ясныг члэх үү гадаа. Тэгэл ах яг намар ясныг члэх үү. Эхний мод тэгэл намрын өнгийг уусгах сэтгэлийн бороонд найз минь дурсамжийг минь сануулan ирээч гэл те. Тэгэл энэ дуу бүтээл ингээл яах бичээл. Тэгээ тухайд биднийг хариуцж явж байсан тухайн улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Урандаа Инхамаа гэж одоо л генерал хүн. Тэр хүн эр хүний зээж нэгт их орон хоёрт хайн жил гэр бүл нь байдаг юм аа. Тэгэл төгсөх тэрийг хүлээж авч дахилтанд нь их орныхон төлөө бүсгүй минь чиний төлөө гэл. За ингээл бодог дахилтууд бүтээл. Би хажууд нь гитараар яваалсан төгсөхт нь бичээл. За дахиад нэг яа тойроод ихтэй би аялал яваа. Тэгэл төгсөх за 3 дахь гин чи өөрөө зэрэгт байсан өөрөө бич. Өөрөө бичгээд надад үлдээгээд за би нэгсэг сууж байгаа. Ахын захиасыг өвөртлөж алхах дүү минь араасаа хөврөх цуваа эр зэргийг дагуулна. Тэгэл нэг яг ингээл гой баатруудын түүхээр нэг гой түүхч явдаг шээс. Үе үеийн баатруудын түүхийн хуудас эргүүлж гэл. Гэл 3 дуурайд гэн ороод ирсэн. Тэгэл бичээл энэ дуу бүрэн бүтээл. Тэгэл төгсөөх би энэ дууга шавьд орсоодоо өгнө гэл. Тэгсэн жил хооён киноны найруулагч бэлэгтийн ган тулга гэж ах маань. Энэ дуу киноны хааны дуу болгоно гэх. Ерөөсө тэгэл энэ дуу чи киноны дуу бол төгсөөгч надад өгөөл. Гөө маацтай бас би нэ хөвтөн шүү. Хоёр ахтай үнэхээр их баярлдаг шүү. Энд ч бол одоо онцгой байдлын анги гэж одоо ингээд ер нь бол гал төмөр унтраах гэл ингээд тустай явдаг гэсэн шүү дээ. Тэг чи одоо энэ онцгойг нэгтгэл болоод энэ нэгтгэлийнхаа нэгдсэн тогтолцооны шилжсэн 10 жил яваад зориулсан нарны жим гэдэг одоо кино шүү дээ тий. Энэ дээр бас нөр онцгойгийнх маань бас одоо ингээд өдөр болгон яг бид бүхний тий одоо ингээд бид нэр заримдаа анхаарал сандарсан яарсан үедээ за билетик залгаатай үлдгүү тог цахилгааны ч юм уу тий ингээд ослогийн тал гарсан
Тэ хаана одоо энэ аюул эрсдэл одоо энэ зам дээр ч гэсэн аваар дээр одоо ингээл онцгой байдлынхан маань байнга одоо бид бүхний төлөө тэ 24 цаг ингээл өстой сонор сэрэмжтэй тэ хамаг сонор сэрэмжийг одоо тэ дээзэгтэн тавьсан бэлэн байдал байж идэг. Тэгээ бас одоо бас бид хоёр бас энэ Баян зүрх дүргийн тэ юу гэж онцгой байдлаа. Баян зүрх дүргийн бас 063 дугаар анги дээр ирсэн байна тэ. Гал төмөр өнтер. Урд нь бол гал төмөр өнтерх 63 дугаар анги байсан юм болов? Онцгой байдлаа хэлцгээ бичсэн байна. Тэгээ энэ дээрээ бас хоёлоо бас өнөөдрөөс цэргийн баяр болж байгаа юм чинь. Бас өнөөдөр бас яг албаа хагаад бас арай бас тэ дуудлага гараагүй бас залуучуудын хувьд тэднэрт одоо уран бүтээлч бидний одоо хийж чадах тэднэрт бэлгэлж чадах зүйл бол одоо ингэ сая ярьсан маш сайхан түүхээр бүцийн уран бүтээлэл өргөх штэ. Тэгэхээр хоёлоо сая мөрөөдөл дуугаал ингээд тэ уран бүтээлээ яриад ярьлаа. Харин онжав дуугаал хоёлоо ингээд дотор бас албаа хаагаад өнөөдөр бас тэ ээлжтэй байгаа залуучуудаа сайхан уран бүтээлээр бас нэг бэлэг барил юмараа. Тэхөө. Давай. За тэгвэл орё хэлээ. Орны хон төдөө бүсгүй минь чиний төдөө халуун зүрхэндээ чи зорилгоо хатгалж аюул бүхнийг сүрсөө нар мандах зүг. За сайн байцгаана уу? Амрыг ирээ бүгдээрээ сайн байна уу? Амрыг ирээ гэж болох л би ч ёсолж болохгүй юу? Тий, энгийн хүн бол ёсож болдгоо тий. За сайн байцгаана. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Өнөөдрөөс Синий телевизээр гарч байгаа мюзикийн муви гээд уран бүтээлчтэй ирэхэд уран бүтээлээр онцолж ярьдаг нэвтрүүлэгт өнөөдөр цэргийн баярын дугаартай дуучин ган толготойгоо одоо зочноор ураад бит хоёр дуулж хуурж уран бүтээлийн ярьж явангаа бас энэгээр явж байгаад бас танаа анги дээр орж ирээд өнөөдөр албаа хаагаад тэ бас жижигүүртэй байгаа бэлэн байдал байгаа залуучуудтай бас бид бүхний тэ манай уран бүтээлч бид бүхний одоо чадах зүйлүүд одоо дуухаар байдаг. Тэгэхээр уран бүтээлүүдийг тэгээд энэ дага залуучуудтай бас тэ баяр хүргэн бас нэг нарны жим киноны саундтрек та бүхэн сайн мэдэх та онжав гэдэг дугаараас та бүхэндээ бас эр цэргийн баярын мэнд дэвшилгээ бид хоёр ороод ирлээ. Яг энэ ташуунд бас манай босод бүх салбарын онцгойгийнхан маань бас л өөр ангиуд дээр дандаа бас яг жижигтэй байгаа зөндөө хүмүүс байгаа тий. За мөн босод салбарын бүх сайхан эрчүүдтэй түүхтүүдтэй сайхан эр цэргийн баярын мэнд хүргье. Та бүхэндээ бас баярын мэнд хүргье. Сайн сайхныг хүсье. Хайртай арга үргэлжлэн бүх хайртай хүмүүстэн сайн санахын ирвэ хойлоо тэгээд. Хоёроо та бүхэндээ тэ сайхан түрээд босод бүх эрчүүдээс баярын мэнд болгоод хамтдаа тоглоё. Онж авуудаа зэрэг тий. Намрын өнгийг усгах сэтгэлийн бороо найз минь дурсан жимэн сануулан ирэж эргэлдэн шуурах сайханд ор залуунасаа хийсгэж олон аавын хөвгүүд мөр зэрэгцсэн онжавууд их ормын амарлан бай эр цэргүүд алхаа маш их орны хон төлөө бүсгүй минь чиний төлөө халуун зүрхэндээ чин зорилгоо хатгалж аюул бүхнийг сүрсөөр нар мандах зүг алхам аз жаргалтай амьдрал минь маргааш ухтнаа. Монгол улсын төлөө зөвхий. За баярлалаа. За тэгээд маш сайхан байна. Тэгээд дуран дээр ч гэсэн бас хэлж тээ. Аюул бүхний сөрөн одоо бид бүхний төлөө тээ. Үнэхээр тэр зорилгоо бас тээ чин зүрхэндээ нандинан өргөж бид бүхний аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа та бүхэндээ цэргийн баярын мэндийг дахин хүргье. За та бүхнийг ажил амжилт хүсье. Баярлалаа. Оо тэгээ бас нэр яаж хоосон ирэх үгээ да. Бид ган тулга маань болохоор дуутайгаа ирсэн. Би болохоор энэ устаа ирсэн шүү одоо. Манайхтай хамтран ажилладаг My Brand-ийн бас ус байгаа шүү та бүхэн маань бас юмсаар амны цагаагаа тайлаарай. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэс ус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. За тэгээ ер нь бол нэвтрүүлгийн манд бас хорлоо өндөрлөг бол. Өөр одоо бас төлөж байгаа уран бүтээл юу вэ? Одоо ямарсан нотогтой бол тоглолтоо их юм байна тий. Энэ онд одоо өөр төлөж байгаа уран бүтээл юу вэ? Та тоглолтоос гадна бас нэг хоёр уран бүтээлийн ажил эхэлсэн.
Тэр мэрийгээ өргөн. За намраас бас сайхан аврам төлөвлөлт идэвхжүүлнэ. Хажуугаар нь ингээл төрийн албанд ажиллана. Тийм байна. Төрийн албанд хаана ажиллаж байна? Төрийн манай аль суужээс ахмадах яриадсан шүү. Сүхбаатарын нэрэмжит гээд. Тийм. Тэр чи одоо манай Баян зэрэг төргийн соёлын албан байхгүй. Жанжин клуб гэж болно алдарсан тий. Тэр чи яг Сүхбаатар жанжины анх үүсгэн байгуулсан үлгэрч клуб гэж хагаад. Тэгээд тухай одоо түүхэн одоо яг энэ урд байхгүй. Тийм байна. Өөрийнх нь төрсөн гэрийн бөөрн байгаа юм. Одоо манай Баян зэрэг төргийн соёлын ордон байгаа энэ бөөрн өөрөө тухай 1924-ний Заргачийн яамны байр гэж нэмнийг давхар байр байсан. Тэр байрыг соёлын үлгэрч клуб гэж клубын байр болгож өөрчлөө. Соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Хатанбаатар Магсар жаваар өдөр туулж. Тэгээд жанжны өөрийнх нь гэргий ихнэр Янжмаатай хамт яг анхны бүх юмыг эхлүүлж ирсэн. Тэгэхээр тухайн яд энэ бүх хошуунуудаас хүмүүс ирээд сургалт мургалт аваад юм уу буцаагаас шуурга түгээдэг ийм системтэй байсан байхгүй. Тэгээ саяны манай Ахмад тач ах маань хэлээд байгаа нь тэр тэнд чинь би ажилладаг шүү дээ. За өнөөдөр шигээр. Тэгээд хажуугаар төрийн албан хамжуулаад ингээл зэрэгцүүлэл үздтараад явна да 25 онд. Зочиндоо бас нэр хамтран ажиллах байгууллагаа бас бэлгийн өгье. За энэ болохоор манай байгууллагатай хамтран ажиллах Team Motors-ийн автомашин шинэ автомашин худалдаа бол 5% хямдралтай. 5% хямдралаад авч болно. Тэгээд автомашины бүтэн онцлогоо болон автомашинаас бүтэн угаалгах ваучер байгаа шүү. За тэгээд сая бас бит хоёрын бас замдаа ууж ирдэг. Тэгээд хамтдаа бас авны санаа тайлдаг. Мая электролиттэй за тэгээд коллагентэй гэдэг одоо олон төрлийн амтлаг уснууд байгаа. Тэгээд маягийн гарын билгийг бас бэлгэлж байна. Тэгээд уран бүтээл өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Над руу урьсанд баярлалаа. Синийг телевизээ хамт олонд бүх уран бүтээлчтэй ажил амжилт хүсье. За тэгээд дог минь дэмждэг, сонсдог, сайхан сэтгэлдээ баян илгээдэг, түгээж өгдөг сонсогчдоо маш их баярлалаа. Дахин баярлалаа. Бүх монголчуудаа баярлалаа. Монгол цэрэг яруу алдар Баатартугай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэс ус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Car Show-тай хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэг өнөөдөр бол зочинтойгоо бас хоёр Ахмад Дайчнаа хүргэж өгч бас сайхан түүхийн талаар сонслоо. Үнэхээр тохиолдлоор бас хоёр зочноо бас гинтийн хүргэж өгөхөр болсон. Тэгээд хүргэж өгөх хугацаанд үнэхээр Сүхбаатарын нэрэмжид анхны тэр Сүхбаатар жанжны байгуулж ирсэн тэр жанжин клубын талаарх мэдээллүүдийг за тэгээд бас анхны бас 13 эмэгтэйтэй энэ хилийн цэргийн дуу бүжгийн чуулга нээгж исэн гэх мэтчлэн олон мэдээллүүдийг хүлээж авлаа. Өнөөдрөөс албаа хашиж байгаа жижүүртэй бид бүхний аюулгүй байдлын төлөө эр зориг гарган үргэл зогсож идэг бас онцгой байдлын албаны ирчүүд дээр очиж бас баярын мэдлэгээ дэвшүүллээ. Мөн бас цэрэг болон дотоодын цэрэг цагдаа гэж зэвсэгт хүчинд ажиллаж байгаа бас цэргийн алба хасан бүх хэрчүүдэд дахин цэргийн баярын мэнд төргий тэгээ картагаа хамт байсан баярлаа. Манай нэвтрүүлэгтээ үргэлж хамтран ажилладаг бас Маяда баярлаа. Тэгээ зочинтойгоо ярихад ам бол эс цанганаа дуулахад бас бүр их цангана. Тэгээ бид бүхний амны цангааг тайлдаг, шингэн сайн өгдөг, электролиттэй за тэгээд бас коллагентэй гэдэг олон төрлийн уснууд байдаг. Тэгээд энэ уснуудаас үзэгч та бүхэн маань бас хүүхдүүдэд бас амсуулаад үзээрэй бас гоё амттай мөртлөө хүүхдүүдээс шингэн өгөх ус байгаа учраас та бүхэн маань бас хэрэглээрэй гэж та бүхэнд бас уриалмаар байна. За тэгээд хамтран ажиллагч бас Team Motors-тай баярлалаа. Team Motors бол бүгд наримд хятад ард ус болон за бас Япон улсаас бас хямд чанартай машинуудыг оруулж ирдэг. Horse Motors 2 давхарт байрлал учраас шоурумд байрлаж байгаа. Та нар маань очиод бас тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За өнөөдрийн нуунсаа одоо жишээ нь Ливан RL9 гэж энэ машин бол 100% захилгаан машин байгаа. Тэгээд 100% захилгаан машин бол одоо тий бензиний хувьд ч гэсэн мотор тосны хувьд захилгаанаар цэнэглэгдэж чинь маш олон давуу талуудтай учраас та нар маань бас захилгаан машиныг сонирхоод үзээрэй. Энэний талаар бас дэлгэрэнгүй бүр санхүүгийн задаргаа хийсэн мэдээллүүдийг бас Team Motors-ийн маань та бүхэнд өгөх болно. Карт гамтаас нь баярлалаа үзэгчдээ. Эх 7 өдрийн шинэ дугаараараа иргэн уулзцаая бүгдээрээ. Баяртай.